За ингээд өнөөдөр ингээд Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотоос алдарт Жоржтауныг суруулаад альцгаая. Жоржтауныг суруулаад альцгаалаа. Ирлээ. За ингээд дэлхийн топ сургуулийн нэг бас Жоржтауныг сургуулийн төв. Асаа болж байна. За 1789 онд байгуулагдсан 20,000 орчим оюутантай жилд 6-7,000 одоо бакалавраар оюутан хэлсүүлж авдаг юм том сургууль байгаа. Тэгээд 4 үндсэн кампустай. Энэ болохоор үндсэн кампус нь байна. За тэгээд та бүхэн хин шилдэг сургууль ямар шүү гэдгийг бас өдөр үзэгчлээ. Дагуулад ирлээ. За ингээд үндсэн гол барилга нь тэгээд энэ уртлын хөшөө Джон Карол гэдэг энэ сургуулийг үүсгэн байгуулсан хүний хөшөөтэй хэсэг байна. Ингээд ёо да айли. За сургууль бол 1700 оны байгуулагдсан болохоор католик одоо шашны суурьнд одоо шашны үндэслэл байгуулсан. Шашны суурьтай сургууль. Гэхдээ одоо нийтлэг оюутнуудыг католик шашны бус оюутнууд суралцдаг. Маш олон бизнес, хууль, ангаа авах маш олон чиглэлээр хичээл заадаг байгаа. За сургуулийн барилга нь бол дундад зууны үед Neo Medieval буюу одоо medieval гэж ярьдаг юм байл. Одоо урлагийнхны хэлээр бол би бас буруу зургийг хэлж магадгүй. Одоо шинжсэн дундад зууны үеийн уран барилгын хэм маягтай гэх юм уу да. Тэр нарийн шинээр сайн мэдэхгүй байна. За энэ бол Жозеф Маркийн нэрэмжит номын сан байна. За ингээд барилгуудаараа сонирхоод үзье да. Тэнд бас ингээд дуртай хүмүүс нэрээ туур авч болдог. Тэгээд туур аваад иж байна. За ингээд адмишны офис. Үгүй төв удирдлага офис. За иймэрхүү яг зургуул байна да. За ингээд үргэлжлүүлээд ингээ гоё түүхэн дурсгалт. За Колумбикс Жоржтауныг сургуулийн юу одоо биш дээ. Түүхэн дурсгалт барилга гэсэн шүү. Энэ хаалтны барилгаас сүртэй баст. Түүхэн дурсгалт барилгаа гэж энэ 1887 онд ашигласан юм. Энэ ч юм шүү. Sorry. За ингээд. Имсах. Ланда. Шууд хүндэтгэл дээр уур амьсгал пүн хийгээл. Эртний музейд ороод ирсэн юм шиг л шүү дээ. За энэ болохоор оюутнуудын сурдаг. Шууд хичээлээ хийдэг танхим. Иймэрхүү өрөөнүүд энэ тэнд үзэндээ байна. Чөлөөтэй ингээл хичээлээ хийгээл. Тийм газар ч одоо хичээлээ. Бүүн шин санаа төрд юм байгааз. Музей шиг л юм байна да. Сургууль гэсэн чи. За дэше гараа. Кампус удирдлага офис. Бичээд. Тэр л музей шиг. Барилга байна. 1700 оноос хойш ч аргагүй л хата. Энэ барилга дотор болохоор нэг сургуулийн удирдлага нь жишээ байрлалт юм байна. Тэгээд энэ хурлын өрөөнд айгүй сонирхолтой хурлын өрөө одоо ийм нэг шүүхийн танхим чим шиг ингээд юм сонин хэлбэртэй байхгүй. Ийм сонин. Яа цагны давцсан ингэж. Цахаар нарийнаас. Энэ л ингээд их сургуулийн одоо удирдлагын офис шүү дээ. Түүхэн дурсгалтай.
Тэгэл дээр энэ календар гардаг шиг л өнөр байна да. За энэ ерөнхийлөгч өнөрөө скуулийн ерөнхийлөгч байх гэж байна. Ерөнхийлөгчийн нууцлагын бол энэ дээр нь пар сонирхолтой л. За дид ерөнхийлөгчийн өрөө сургуулийнхаа удирдлага захирлахгүй ерөнхийлөгч гэж нэрлэдэг гэдмэр чи. Тийм байгаа. За. Зэн жоохон өргөтөл юм шиг байна. За энэ төгсгчд нь бол да. Энэ л хэлээ. Ингээл ийм сургууль байна да. За энэ сургуулийн нэг номын сангийн нэг хэсэг байна. Сонирхож үзье. Номын сангийн хэсэг. Стэрийн. Сам. Энэ л харилуун нэг биологи, химийн чиглэлийн одоо оюутнууд зэрэгсэн номын сан гэж байгаа шүү. Ингээ оршуулгын газартай сургууль дотор. Тэгээ манайхан бол нэлээд жоохон цэрвхээ. Гэтэ Америкч ч юм бол өвд эцтэйгээ хандах юу өдөр бол их хүндэтгэлтэй ханддаг хүмүүс байгаа. Ингээд хүндэтгээс яасан. Оршуулгад ирсэн. Яг ямар хүмүүс сайн мэдгүй. Ямар сайн юм бэ? Сургууль дотор, кампус дотор. Шүү. Ингээд нэг хичээлийн нэг танхим байна. Ингээд самбар энэ бол дээр юм проектор өдөртэй багтай ингээд. Бүх ширээнүүдтэй ингээд залгууртай. Ийм байна. За сургуулийн бүх хэрэгсэл ингээд биелээ. Энэ л дээр саний сургууль дотор, саний офис доторх юм шиг хуучны барилга доторх юм байна. За хаашаа гараад бол яг хоо. За ийм л сайхан сургууль байна да. Ингээд та бүдгийг аялууллаа. Таалагдсан байх гэж найдаж байна. Олон монгол залуучууд ирж суралцах болтугай. Ингээд өнөөдөр доо Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон Жоржтауны сургуулиас сурвалжлаа.